Дараагийн мэдээлэл. Улсын хурл гадаад зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх нэртэй хуулийн төслийг батлахдаа яарсангүй харин хойш тавилаа. Улсын гадаад үр 13 их найд төгрөгт хүрч таазамд туснаар 3 том төслийг төсвөөс нууж хэрэгжүүлэх санаач саадлаа. Үндсэндээ улсын хурал дахь сүр хүчний бүлэг хуулийн төслийг игүүлэн татах санал гаргасан бол эрх баригчид бүлгээрээ дахин ярилцъя гэх шалтгаанаар 4 хоногийн завсарлага авлаа. Өмнө нь Салангат 5 төсөв хяналтгүй авсан зээлийн тарамтаасаа толгон өнгөж амжаагүй байхад дахин төсвөөс гадуур гадаад зээл нэмэх асуудал сөхөгдлөө гэж энэ хуулийн төслийг Ганбаатар нарын зарим гишүүн шүүмжиллээ. Үндсэндээ дахиад төрийн бодлогын залгамж чанар сахилга хариуцлагын нүүр царай гэлтгэлээ гэх. Тэгээд төсвийн энэ хязгаар мязгаарыг чинь санамсаргүй тавьчихаагүй шүү дээ. Энд чинь маш тийм өндөр ач холбогдолтой учраас зарлагын дээд хязгаар гэдгийг тавьж байгаа шүү дээ. Энэхүү хууль батлагдвал төсвийн тогтолцоо эрх зүйн орчин томоохон сөрөг нөлөө үзүүлэх бөгөөд хоёр төсөвтэй болох төсвийн алдагдлыг доктортой байдлын тухай хуулийн хүрээний хязгаарлалтаас гаргах дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн бодлогын ач холбогдлыг сулруулах зэрэг үр дагавар гаргахаар байна гэсэн үндсэндээ одоо дэмжээгүй гэсэн ийм одоо дүгнэлт ирсэн. Хөгжлийн банкыг цаашдаа энэ гадаадын зээл ашиглалтыг хариуцаад явах зүйтэй гэсэн саналууд их хурлын гишүүдийн төвчөнд яригдсан. Тийм учраас одоо ажлын секторын энэ санал гарсан байнгын ороонд дэмжигдээгүй. Мөн төсвийн доктортой байдлын зөвлөлийн гаргасан дүгнэлт тодорхой чиг баримжаа өгөхөөс илүүтэй ерөнхий хоёрдмол утгатай байгаа нь шийдвэр гаргалтад шаардлагатай ил тод бодит үнэлгээ дутмагыг харуулна. Ерөнхийдөө энэ хуулийг батлах юм бол улсын эдийн засагт эрсдэлтэй гэжээ. Тэгэхээр одоогоор яг жил дунджаа 1.3 их найдыг зээлийн үйлчлэгийн төлбөр төлөө явж байгаа. За яг засгийн газрын үрт нийтдээ гадаад зээлийн хууль 23 их найд байгаа. Тэгэхээр яг энэ төсвийн дүрмээрээ явах юм бол бид газрын тос боловсрох үйлдвэрийг 10 жилийн дараа ашиглалтанд орох. Гэтэл улсын хурлаар сойрхон баталсан хилцээрийн хугацаа бол 2028 он байгаа. Одоогийн байдлаар наривчлсан инженерийн зураг төслийн ажил дуусч тоног төхөөрөмжөд гадаадад үйлдвэрлэгдэн тээвэрлэгдэж үйлдвэрийн талбай дээрээ барилга угсралтын ажил бол явагдаж байгаа. Төслүүдийг хэрэгжүүлж байгаа тэр нийслэл нь байдагсан ч засгийн газар нь байдагсан ч эргээд их хурл руу заана. Тэгээ их хурлаар ийм хууль баталчаа үсттэй бид нар буруугүй. Энэ хамтын шийдвэр байсан. Энэ төсвөөс гадуурх төсөл хөтөлбөрийн санхүүжилт бол одоо бүр хэрэг сэтэрсэн шүү дээ. Улсын төсвийн зарлагын 20% тэнцэх хэмжээний газрын тос боловсруулах үйлдвэрийн маань төсөв төртөг тэгж гарч ирж байгаа. Бүтээн байгуулалтын ажлынх нь өртөг. Тэгэхээр энийг тэр тусгай шаардлаганд нийцүүлээд явна гэхээр зэрэг ажил 20-30 жилээр үргэлжлэхээр ийм дүр төрх байгаа. Мега төслүүдээс хөдөлгөх, хэрэгжүүлэх хурдан хугацаанд эдийн засгийн эргэлтэнд оруулж бүтээн байгуулж эдийн засгийн үр өгөөжийг хүртэх. Тийм болохоос олон талаас нь харах хэрэгтэй баха. Ардын намын бүлэгт эрх пүрэв гарагийн 10 цаг хүртэл завсарга өглөө. Эцэст нь гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөөл ганц төслийн маргаамж болж хувирлаа. Харин ч төсвийн сахилга, өрийн удирдлага ямар төвшөнд байгааг ил гаргаж, томоохон төслүүдийн цаадах тооцоо ил тод байдал хаана явна вэ гэдгийг асуухад хүргэсэн юм а.